Эхлэл 3 дугаар бүлэг. Хүнийг Эден дэх цэцэрлэгээс хөөв. Бурхан Яавагийн бий болгосон хээрийн бүх зэрлэг амьтнаас могой хамгийн овжин байжээ. Могой, нээрээ та нарыг энэ цэцэрлэгийн аль ч модноос идэж болохгүй гэж Бурхан хэлсэн юм уу? Хэмээн эмэгтэйгээс асуув. Мөнөөх эмэгтэй могойд, энэ цэцэрлэгийн модны жимсээс бид идэж болноо. Гагцгүй цэцэрлэгийн дунд байгаа модны жимсний хувьд Бурхан түүнээс та нар бүйд битгий хүр эс бөгөөс үхэн гэсэн хэмээн могойд хэлв. Могой хариуд нь эмэгтэйд, та нар үхэхгүй. Харин ч түүнээс идсэн тэр дороо л мэлмий чинь нээгдэж сайн мууг мэддэг Бурхан шиг болно гэдгийг Бурхан мэдэж байгаа юм гэлээ. Эмэгтэйд уг модны жимс нь идэхэд амттай, харахад үзэмжтэй, ухаан тэлмээр харагдсан тул жимсээс нь авч идэв. Мөн цуг байгаа нөхөртөө өгтөл өнөөх нь ч бас идчихжээ. Ингээд л өнөө хоёрын нүд нээгдэж нүцгнээ мэдээд инжирийн навчис зүүж өөрсдөө бэлхэмж хийлээ. Үдшийн сэрүүнд цэцэрлэгээр алхлах Бурхан Яавагийн чимээг сонсоод Адам эхнэртэйгээ хуйвал цэцэрлэгийн модон дунд Бурхан Яавагаас нуугджээ. Гэтэл Бурхан Яаваа Адамыг дуудаж чи хаана байна гэв. Тэрээр таны чимээг цэцэрлэгт сонсоод нүцгэн болохоор айж нуугдсан юм гэлээ. Тэгэхэд нь Яаваа хэн чамд нүцгэн байгааг чинь хэлв. Бүү идгэж миний чамд тушаасан тэр модны жимсээс чи идчихээ юу гэж асуусанд Адам надтай байлгасан эмэгтэй чинь л тэр модноос авч өгөхөөр нь би идсэн гэлээ. Бурхан Яаваа тэр эмэгтэйд чи юу хийчих нь вэ гэсэнд эмэгтэй тэр могоол намайг мэхэлснээс болоод би идчихлээ гэв. Бурхан Яаваа тэр могойд хийсэн хэрэг чинь иймийн учир хамаг мал адгуус хийгээд хээрийн бүх зэрлэг амьтдаас хавьгүй илүүгээр чи хараагдлаа. Хэвлээрээ чи мүлхэж хамаг насаараа тоос шороо иднэ. Чамайг би тэр эмэгтэйтэй чиний үрийг бас түүний үртэй өстөн болгоно. Өнөөх эмэгтэйн үр толгойгч нь бяцлана. Өөрөө чи түүний өсгийг няцлана гэв. Бурхан Яаваа эмэгтэйд хандан жирэмсний зовлонгч нь би лавтая нэмнэ. Жигтэй ихээр өвдөж чи үр хүүхдээ төрүүлнэ. Эр нөхрөө чи хүссэн ирмэлцэх авч эр нөхөр чинь чамайг эзэгнэн захирна гэв. Бурхан Яаваа Адамд эхнэрийнхээ үгийг чи дагжээ. Идэж болохгүй гэж миний чамд тушаасан энэ л модноос идсний учир чамаас болж хөрс шороо хараагдлаа. Насан туршдаа чи ургацыг нь зовж зүдрэн байж хүртэх болно. Хөрс шороо чамд халгай зангуу ургуулна. Хээрийн өвс ногоогч чи идэх болно. Хөрс шорооноос гарсан чи эргээд тийшээ буцтлаа. Хөлсөө дуслуулан байж хоолоо олж иднэ. Тоос шороо учир чи тоос шороондоо буцна гэлээ. Амьд бүхний их болсон тул Адам эхнэрээ Хава гэж нэрлсэн ажээ. Бурхан Яаваа Адамд бас эхнэрт нь арьсан дээл хийж өмсгөв. Бурхан Яаваа үздэгвэ. Хүн одоо сайн мууг мэдхийн хувьд бидэнтэй адил боллоо. Тиймээс хүн гараа явуулж амийн модноос жимс авч идэхвээ дээ. Тэгвэл мөнх наслана гэлээ. Иймд Бурхан Яаваа хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хагалуулахаар Эден дэх цэцэрлэгээс явуулав. Бурхан хүнийг хөөж гаргаад амийн модны замыг сахиулахаар Эден дэх цэцэрлэгийн зүүнтэй керувүүд ба эргэлдэгч галт илдийг байрлуулжээ. Амен.